Туанган баян сумын зам тогийн иргэн өндөр ниссэн сэдвийн жаргалж юм байна. 1963 онд хөтөөж хүндээ сургуулийн төгсөж баян суманд үржил зохион хэлтүүлгийн гулсын станцад анх удаа зав техникийг ажил амьдралын гараг энэ суманд ирсэн. Тэгээ энэ суманд зав техникээр ажиллаж яваад 1965 онд Сангай чухнуудын дундын засварын газар ажигч болох хийж байгаад 1966 оны 8 сарын 1-ээс Туанган баян сумын ардын депутатын хурлын гүйцэтгэгчийн нарийн бичгийн даргын ажилд томилогдож 1975-аас 1979 онд Улаанбаатар хотно Сүхбаатарын нэрмжит намын дэд сургуульд оюутан 1979-аас 80 онд Туанган ардын депутатын хурлын гүйцэтгэгчид зүүн чиглэлийн сумуудыг хариуцсан зохион байгуулагч 1980 оноос 82 онд хөдөөж хүн техникийн мэргэжлийн сургуулийн соёл хүмүүжүүлэгчсэн горлог захирал 1982-аас 84 онд дахин Баян сумын ардын депутатын хурлын гүйцэтгэгчийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1985-аас 87 онд Сүмбэр сумын намын хорооны орлогч дарга 1987-аас буцаж Баян сумандаа ирж Баян сумын армийн сангийн аж ахуйн орлогч дарга боловсролын зааварлагчтай ажил хийж гүйцэтгэж 90 оноос зах зээлийн нийгэм шилжиж өмчүүд задарч албан байгууллагууд нь өөр зүүрэг чиглэлтэй болох энэ нөхцөлд Туанган цагдаагийн газарт галын өмчийн байцаагч, галын гэрээт байцаагч, Туанган цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр хойд чиглэлийн сумуудыг хариуцаж Баян цагт Сүмбэр, Жаргаланд, Борнуур сумууд, Баян сумуудад хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж 2005 онд насны хязгаараараа өндөр насныхаа дэвтэр тогтоолгосон. Ингээд Баян суманд нийтдээ 65 дахь жилдээ ажил амьдралаараа холбогдож энэ орон нутгийн хөгжил дэвшил, энэ орон нутагт залуу нарны насаа, энэ орон нутагт албан ажил гүйцэтгэжсэн, энэ орон нутагт өтөлтөн насаа илээж байгаа юм нэг огцон буурлага байна. Баян суманд ажил амьдралаа холбож Баян сумтай энд ажиллаж амьдарч ирсэн уугуул сувгуул ахмад настан одоо ажиллаж байгаа залуучуудаа хойд үедээ эрүүл энх сайн сайхан урт удаан наслахын үлдээтэй ярилцлыг дэвшүүлж сумынхаа иргэншлийн ан арга хэмжээнд идэвхтэй оролцож Баян сумаараа үргэлж багаргаж Баян сумаараа одоо омогшиж явахыг та бүхэнд хүсэж байна.